Дэврэмэн миний шинэ мэдлэг тавтай морил. Япон улс руу явахаар төлөвлөж байгаа. Тэр дундаа Докудэйгийн буюу тусгай ур чадварын визээр асаргаагаар явах гэж байгаа хүмүүс байгаа бол яг одоо энэ бичлэгийг үз. Танд маш хэрэгтэй мэдээллүүдийг би хүргэх болно. Гадаадд гарч ажиллаж байгаа хүмүүсийг одоо Монголд байгаа хүмүүс айгу муугаар хэлдэг штэ. За хүний нутагт ч одоо боолын ажил эрхэллээ, боолын ажил хийлээ гэж ярьдаг тий. Тэгээ тэдгээр хүмүүс болохоор одоо өнөөдөр би энийг ингээд өөрийнхөө асаргааны ажил хийж байсан тухайгаа ингээд дэлгэрэнгүй хуваалцсангууд энэ одоо ингээд Японд байхдаа их л амар сүртэй харагдаад ийм л ажил хийдэг байсан юм уу гэсэн бодол та нарт төрж магадгүй. Гэхдээ тийм бодол төрж байгаа, тийм монголчууд, тийм миний таньдаг мэддэг хүмүүс та өөрөө гадаад улсад очиод бүгдийг нойлоос эхэлж байгаа ч тухайн улсын хэлээр ярьж чадахгүй. Яг нь Монголтой хэдий дээд сургууль төгссөн байгаа ч гэсэн ингээд таны хэлний мэдлэг чинь ингээд дутуу ч юм уу тийм байх үед гадаадд очиод тийм шууд тийм гоё ажил хийж чадах уу? Офисын ажил. Та нар гадаадд байгаа хүмүүсийг үргэлж хүний доороо арилаа боолын ажил хийлээ гэж ярьдаг. Үгүй. Би Японд байхдаа тэр та нарын хилээд байгаа нэрлээд байгаа одоо хүний доороо ордог боолын ажил, асаргаа хийсэн одоо хөгшөөний баас шээс цэвэрлэлээ гэл. Тэнгүүд би энэ ажлыг хийхдээ зөвхөн гадаад ажилчдад цуг биш. Би яг адилхан цалинтай, яг адилхан төвшөнтэй бас японочдтой бас цуг ажилдаг. Японочдын боол биш шүү. Японочдод би хамт ажиллаж байгаа гэсэн үг шүү. Бас гадаад ажиллаж байгаа янз бүрийн одоо дишвошер буюу ингээд аяг тав угаадаг ч юм уу. Гэхдээ янз бүрийн айгуу тийм хэцүү ажлуудыг монголчууд айгуу тийм гадаад очиж боол хэлэмээ ажил хийлээ гэж ярьдаг. Тэр бодлоос салах хэрэгтэй шүү. Хүн болгон тиймэрхүү ажил хийжсэн түүх байдаг. Асаргаа гэдэг нь яг ямар ажлыг хэлдэг юм бэ вэ гэхлээр нас өндөр гарсан бас арай залуу нэг 50-60 хүмүүс ч бас байждаг. Гэхдээ одоо өвчин одоо зөнөөрөх өвчин гэх юм уу? Зөнөөрөх өвчин нэрвэгдсэн тийм хүмүүс байгаа. Мартаж сандаг. Үгүй бол осол аваарт орсон. Үгүй бол ямар нэгэн өвчин нэрвэгдээд ингээ биеийг хөдөлж чадхаа байлцсан. Өөрөө хоолоо холбогдож идэж чадхаа байлцсан. Тэгээ зайлшгүй хүний асаргаа шаардлагатай өндөр настай хүмүүсийг асрах ажлыг асаргаа гэн. Тэгээд энэ ажлын дотор ямар зүйл багтдаггүй гэхлээр нэг тэдгэр хүмүүстэй ярилцсан. Тэгээд дээрэс нь тэдгэр хүмүүсийн идэж ууж байгаа хоолыг нь зарим нь гараа хөдлөж чадахгүй, өөр идэж чадахгүй хүмүүсийн хоолыг халбагдаж өгнө. За ерөнхийдөө бол амаар ороод бөксөөр гарах хүртэл одоо энэ хэд бүхэл үйл ажиллагааг хийж өгнө гэсэн үг. Хоолыг халбагдаж өгнө, эмийн өгнө. Тэгээд зарим нь болохоор эмээ авахгүй гэж уурлна. Тэгээд тэр ингээд зүнгэрсэн хүмүүс чинь айгүй нэг тийм яг нэг тийм сэтгэл мэдрэл өвчтэй галзуу эмнэлэгт байгаа юм шиг мэдрэмж ер нь авдаг. Би бол анх бол эхний сар ажиллаж байхдаа бол галзуу эмнэлэгт байгаа юм шиг мэдрэмж авдаг гэсэн. Яагаад гэхэлэр ингээд би ингээд хөгчдүүдийг асрах гэхэлэр яг ингээд Монголд байгаагаар л төсөөлж исэн. Монгол хүний хувьд бол ер нь бол жоохон ойлголтгүйгээр одоо Японд очино гэсэн үг. Хэрвээ ингээ Монголоос шууд ингээд тусгай ур чадварын визээр асаргаагаар хэрвээ Японд руу явах юм бол нь штэ. Ямар ч юугүй төсөөлөлгүй очино гэсэн үг. Яагаад тэгэхээр Монголд хөгчдийн асрамжийн газар Төв аймгийн Батсүмбэлт нэг байдаг. Тэгээд өөр хаана байдагс би бол яг сайн мэдэхгүй байна. Ер нь бол бараг байхгүй гэлчихэд бол буруудахгүй байна. Тэгээд манай Монгол ингээ хүүхдүүдийн одоо залуучуудын хувьд болохоор хөгшин хүн гэдэг нь яг ямар насны хүмүүстэй яг ямар асаргаа хийх юм. Ер нь бол ойлголт айгуу дутмаг гэдэг. Яг л асрамжийн газар манай Монгол цөөхөн учраас. Тэгээд тусгай ур чадварын визээр Монголоос хэрвээ Японд ирэх юм бол тэгэл шууд ихэндээ бол шоконд орно гэсэн үг ерөөсөө. Яагаад тэгэхээр тэдгээр хүмүүс ингээл яг чамд ингээ хөгшин хүн шиг санагдахгүй. Хөгшин ингээд Монголын хөгшин настай хүмүүс чинь нэг санаа нэг гоё юу байдэн штэ. Хүндлүү штэ. Жоохоо ингээд хэдий зүнцэн ч гэсэндээ нэг бас нэг ахмад гэдгийг нэг мэдэрдэгч гэх юм уу.
Ер нь нэг тийм бидэн штэ. Тэнгүүд Японы хөгшин настай хүмүүс болохоор тийм биш. Амар орж гарсан мартад сандаг бүр ингээд хүнд төшин дементия буюу нинжин шоо гэж хэлдэг юм да. Тийм зөнөөрөх нь бүр амар хүнд төвшнийх заяа. Бүр амар хүнд төвшнийх. Тэгээд тэдгээр мэдрэл муутай хүмүүс ингээл яг үнэхээр мэдрэл муутай л байгаа байхгүй юу. Хүмүүс бол чамайг ингээл хаяа ингээд ер нь бол хөгшчүүдийн газар байгаа хөгшөрцөн гэдэг нас дээр гарсан ийм байдалд байгаа гэдгийг ер нь мэдэхгүй. Айгу янз бүрийн төвшөнтэй оюун бодлын хувьд болохоор зарим нь болохоор өсвөр насндаа гаццсан, зарим нь болохоор нэг амьдралынхаа айлч төвшөнд гацаж болно заяа. Тэнгүүтээ ингээд намайг болохоор зарим нь өөрийнхөө ач охинтой ч юм уу, зарим нь нэг өөрийнхөө эмэгтэйдүүдтэйгээ андуурдаг ч гэх юм уу. Ингээд намайг дандаа эмэгтэйдүүдийнхаа нэрээр дуудан тэгэл би ингээд эхэндээ бол ингээд айгу тайлбарладаг байсан. Ингээд та ингээд энэ дууга ийм байгаа, ийм байдалтай байгаа гэд ингээд тайлбарладаг. Ерөөсөө тэд нар юу ч ойлгохгүй гол нь нэг хүүхэд хөгшин хоёр адилхан гэдэг нь шүү дээ. Гэтэ яг адилхан заяа. Гэтэ ялгаатай нь хүүхэд юм ойлгоно. Тань хөгшин хүн хизээч ойлгохгүй. Нэмж одоо рекорд хийхгүй гэсэн үг байхгүй юу? Одоо нэмж оюу санамж хон санамж нэмж бүртгэл хийхгүй гэсэн үг байхгүй юу? Тэгээд за энэ утас чирээд энийг дууг нь онгоцон дээр тавина нисгчээ. Тэгээд юун дээр ярьж илаа. Тэгээд ерөнхийдөө эхний жилдээ бол би насархаа гэдэг ажлыг хийж байхдаа хөгшчүүдийг бол айгу юм ойлгуулах гай, сануулах гай, та ийм газар байгаа гэж хичээдэг байсан бол сүүл рүүгээ би зүгээр л хүлээгээд авчдаг болсон. Яг л 1000 хэлээ тайлбарлаад ойлгохгүй. Одоо бүхэл өдөө би тэнд 3 жил ажилласан байхгүй юу? 3 жил ажиллаж байхад одоо хүртэл миний нэрийг чэйжлээгүй те. Одоо хүртэл одоо ингээл өдрө болгон үрж ирэл яхад ингээл те танилцсандаа таатай байна. Хэн блэ гэл ингээ ерөөсөө тогтоож яждаггүй байхгүй. Би болохоор эхний жилдээ болохоор амар хичээсэн ингээл те хүн болгонтой ингээл те нэг бүрчлээ ингээ тусгаалаа ингээл хичээж харцаал. Тэгээд тэд нар гол нь юу ч ойлгохгүй гэдгийг ойлгоол. За одоо сүлээгээл авчи. Тэгээд нэг надаас ингээ хурж ирэл мөнгө асууна. Би ингээ банкнд ингээ мөнгө эзэн гэсэн. Тэр одоо хизээ яах юм бол гэж. Би одоохондоо мэдэхгүй байна. Тэгээд мэддэг хүнээс нь асууж тань хайр хүлье. Гэл нэг амын дагуулаад хэлчихдэг. Тэнгүүд нөгөөдөл чинь за ойлголоо гэд ингээд тэр зөрчилдөөн дуусчихж байгаа байхгүй. Би болохоор айгу тайлбарлах гад энэ болохоор зөрчилдөөн болоод идэг гэсэн. Тэгээд тайлбарлал тэгж тайлбарлах шаардлагагүй. Тэд нар юу хэлнэ бүгдийг би хүлээгээл авчдаг. Намайг ингээд нэг нь хурж ирэл чи тэрний хүүхдүүдээ ингэснүү экологч ингэснүү би тийгээгүй ингээгүй гэл яг л нөгөө нэг хэлснийхэн дагуу зөр хүлээж авал хариулцдаг болсон. Яг тэд нар чинь нөгөө юу ч хурааж авах одоо юу ч нэмж ойлгож хурааж авах бэлдсэн хүмүүс юм чинь тэрийг зөвөр л хүлээгээд авсан гэсэн үг. Тэр нь надад илүү амар байсан. За асаргаа гэдэг ажил болохоор ерөнхийдөө иймэрхүү жоохон сэтгэл мэдрэлийн өвчтөд юм шиг тийм хүмүүстэй цуг ажиллана гэсэн үг. Ер нь бол шоконд ордог. Би яг хүн асрах гад ирсэн юм уу? Энэ галзуу юмлэгт ажиллаж байгаа юм уу гэсэн мэдрэмж төрдөг гэсэн үг. Тэгээд энэ асаргаан дотор яг эдгээр хүмүүстэй харьцсан. Тэгээд дээрэс нь эдгээр хүмүүс одоо амнаас биш ингэж үсэн шүү дээ. Ам руу орохоос бөксөр гарах хүртэл бүгдийг хариуцна гэж. За ингээд хөдөлж чадхаа болцсон байгаа хүмүүст болохоор хоолыг холбогдож өгнө. Тэгээ зарим нь шүдгүү ангуудл ингээд буталцсан цаанаас бэлдсэн хоол гэдэг тэрийг өгнө. Үгүй бол ингээд халбаар ингээд хоолын жижиглээ нэг амруу нь хийж өгнө. За энэ болохоор айгүй энгийн заяа. Тэгээ хоол эзнийхэн дараа амын угаач өгнө бас. Амын угаач өгнө. Ерөөсөө нялх хөвгч гэсэн үг. Тэгээ жоох хүүхдийн нөгөө нэг жив хөсөөлдөн штэ. Яг тэр шиг хөвгш хүмүүсийн бас жив хөсөөлнө. Ингээд орон дээр ингээд ямар ч хөдөлгөөнгөө болцсон хөдлөх чадваргүй хүмүүсийн сайхан живхийн солиод өгнө. Бааш ясын цэвэрлж өгнө. Тэгээд энэ чинь ингээд байнга ингээд хэвтэр доогоочс яр шарахтай болно. Яр шарахын бас цэвэрлж өгнө. Им тан энтрийн уулгана. Зарим нь бөөлжиг цэвэрлэнэ. Зарим нь болохоор 0 руу явна. Одоо 0 хаанаагааг ерөөсөө байнга тэнд амьдардаг 0 хаанаагаагаа ч мэддэггүй. 0-ийн зааж өгнө, 0 руу дагуулж явна. Бүх үйлдэлийн зааж өгнө ерөнхийдөө.
Өө та ингээ мөнгөө тайлаар энд суугаараа ингээрэ тэгээрээ гэдэг. Зарим нь бол яа ингээ би ингээ түшиж суулгаад 0 суулгаад ингээ одоо бүгсгасыг нарчиж өгнө. Ерөөсөө л яг л бодит байдал ерөөсөө ийм. Тэгээ зарим нь болохоор ичдэг одоо ингээ хүнээр ингээ асруулж халамжлуулж байгаа даа. Тэгээ зарим нь ичин айгуу ингээд ичиж санаа зовно инглээд иглээ яана илүү уучлаарай. Тэнгүүд л зарим нь даварцсан байдаг заяа. Өө чи инг тиг 0-ын цаас авчир энэ баг байна инг тиг. Тэнгүүд л миний ажилтдаг гэсэн газар болохоор жоохон хүнд түвшний заяа ингээ яг нэг амьдралын одоо тэр сүүлийн түвшин нэрсэн. Ерөөсөө л өөхөх хүртэл нь л одоо тэр асамжийн газар байна гэсэн үг. Тэгэхээр зарим тэр бүр амир оюухан нь болохоор бүр амир доройтсон гэсэн үг байхгүй юу? Тэгээд бид нэр 0-ын цаас гэж юу гэдгийг ч мэдэхгүй. Зарим зүгээр шууд идчихдэг. Тийм учраас ингээд 0-0-ын цаас байрлуулдаггүйсэн. Тэгээд бид нар өөртөө хөвчүүдийг дагуулж аваад ингээд бид нар өөртөө 0-ын цаасаа халааслаа явж идэг ингээд хүн ингээд бид нар нэг бүртэл ингээд яадаг одоо асаргаагаа хийдэг гэсэн үг кэрэ. За ингээд ярьсан чинь айгу хөнгөн сонсогдож байна. Гэхдээ ерөнхийдөө бол хөгшин хүнд бол иймэрхүү тэгээд дээрэс нь бас усанд оруулна. Усанд оруулна, толгойг нь угаан, чихийн нөө цэвэрлэн тэ. Тэгээ нөгөө нэг биеийнхаа сууг мууг тэгэл эмзэг газар мазарга бүгднгийн угаан. Тэгээд биен дээрхтээ илүү дутуу сахал махлын авах шаардлагатай бол авна. Тэгээ хумсыг авна. За ингээл тэр хөгшин хүмүүсийг ингээл усанд оруулаад би тархилгыг нь угаагаал тусын синстэж хатаагаал хүл гарын хумсыг аваад ингээд байж байгаа надад ямар мэдрэмж төрсөн гэж би өөрөө энэ үйлчилгээг өөрийнхөө аав ээждээ хийж үзлөө гэж бодсон. Өөрийнхөө аав ээжийг би ингэж халамжилж үзлөө. Жохон гониг төрдөг. Гэтэ вэ штэ олон жилийн өмнө нэг 30-40 жилийн өмнө юм уу да. Ингээ Японд ингээ асамжийн газар дөнгөж байгуулагдаж эхэлж байхад яг японочууд яг Монголтай адилхан сэтгэхүйтэй байсан юм байлээ. Өөрийнхөө аав ээж эмээ өвөөг би асамжийн газар өгөхгүй би өөр арчлна. Монголд бол аав ээж эмээ өвөөг бол ингээл яждаг штэ. Бид нар өөрснөө гэр бүлэрээ ингээл ээлжлэл халамжлал асарчдаг. Яг Японд бол яг л тийм байсан. Ерөөсө хүлээж авдаггүй. Энэ Европчууд барууных нь хийдэг зүйл гээд. Гэхдээ би тэнд асрамжийн газар ажиллаад нэг зүйлийг ойлгосон. Гэт одоо номын үзээгүй хүн одоо яахгүй штэ. Одоо эмчээр сураагүй эмч хийн гэж хизэж байхгүй штэ. Яг тэрнтэй адилхан би одоо ямар ч одоо эрүүл мэндийн одоо асархан одоо ямар нэгэн мэдлэггүй байхдаа ингээд би өөрийнхөө ингээд хөвшин эмээ өвөөдөө ингээд анхаарал халамж тавина бол би мэдэхгүй би чадахгүй би ерөөсөө л эмээ өвөө бол миний туршилтын тулаал болж дуусна гэсэн үг байхгүй яг үнийг хэлэхэд. Тэгээд энэ ажлын давуу тал нь гэх юм бол яг ингээд тэр хөвшин настай хүмүүст яг зориултын дагуу яг хэрэгтэй хасаргааг нь өгж байгаа гэсэн үг. Яг яг ингээд өсчөнд ингээд зориултын өсчөнд ингээд хүсийг айгуу толгойг айгуу гоё угаад штэ ингээд чих михрүү ус оруулахгүй яг нэг бид нэр бас нэг тодорхой хэмжээний тэр одоо усанд оруулах халамжаа хийж явах та усанд орж явахт ингээ тархилгыг ингээ угаа чих рүү ус оруулчихгүй шиг ингээл ерөнхийдөө бүх юмыг болгоомжтой хийдэг ингээд гэхдээ тэднийг ингээ хийхэд ингээд яг ингээд би өөрөө за ингэж хийндэ гэд нэг хийчих болохгүй зөө тийм бас нэг тусгай бас нэг заавар байна ингэж хийвэл чихэнд нь ус орохгүй гэдэг ч юм уу эсвэл ингээд живхийн салхитай өөртөө ингээ би энэ хамаагүй ингэж хөдөлгөж болохгүй би нэг хоёулаа хамт байж нэг нь ингээд эвж одоо нэг одоо би ингээд одоо эргүүч наашаа чашаа болгоод би ингээд нэг болгонгууд л өөч ингээд би нэг хөдөлгөөнгүй болсон байгаа юм чинь яг нэг ингээд энэ хажуудлаар хөвтөд байж байхдаа хөдөлгөөнгүй ингээд бие захирч чадахгүй байгаа юм чинь шууд ингээд урагшаа ингээд гуд хийгээд унана да. Тэгээд эн чинь болохоор ганцаараа ингээд гэр игээд тэрвээ би ингээд юу ч мэдэхгүй байхдаа ингээд өөрийнхөө яг эмээг ингээд халамжлах гэсэн чинь бана эмээ бол ингээд нүрээрээ шууд доош газар руу ч унждаг ч юм уу бүр аюул бодох юм бол тий. Тэгээ ингээд зориултын халамжийг хийж байгаа байхгүй юу асрамжийн газар хөвгчүүдийн асрамжийн газар. Тийм учраас бас ингээд
Европчууд болон Япончууд ингээд хөгшин настай хүмүүсээ асрамжийн газар явуулдаг муухай тийм сэтгэлгүй хүмүүс гэж юм уу тэгж бодох шаардлага байхгүй. Яг л тэр чинь зориултын имчилгээг, зориултын асаргааг, зориулт яг эм тангийн яг цагт нь уулгаад яг жинхэнэ асаргааг нь өгж байгаа гэсэн үг байхгүй юу? Асрамжийн газараас шалтгаалаад янз бүрийн газар очиж ажиллаж болно. Одоо day service буюу одоо өдөр хөнжүүлэх гэх юм хөгчдийн өдөр хөнжүүлэх ингээд зөвхөн өглөө очиж байгууллагаас өглөө тэгдгэр хөгчдийг гэрээс нь очиж аваад тэгээд өдөржингөө байгаад орой гэрийнхний нэрхтэн буцааж гэрт нь өргөж өгдөг гэсэн. Хэрвээ энэ газар ажиллах юм бол арай зөөлөн яг л зөвхөн өдөр ажиллаж байгаа. Тэгээ бас групп хом буюу ингээд нэг групп хом буюу ингээд бас нэг хэсэг нэг 5 10 ч юм уу ингээд зөвхөн хэсэг хүмүүс ингээд цугтаа байдаг. Тийм хөгчүүд байдаг. Тэр нь бас арай гайгүй зөөлөн. Харин би болохоор бүр амар хэцүү газар ажиллаж байсан. Энэ нь болохоор яг бүр яг нэг эцсийн одоо өөхөх хүртлээ, нас барах хүртлээ одоо энэ асрамжийн газар байна гэсэн үг. Тэгээ ерөөсөө хаашаа бол хаашаа шилжих боломжгүй. Одоо бид нэг 10 жил байхдаа ингээд сургууль соёлж ингээд нүүсэн барьснаас шалтгаалаад сургууль шилждэж штэ. Яг тэр шиг хөгшчүүд бас ингээд асрамжийн газар байх хугацаанд яг тухайн газараа нөгөө хөгшин хүн идээшгүйж гэх юм уу яг энд би баймааргүй байна гэдэг ч юм уу. Эсвэл гэр бүл одоо гэр бүлийнх нь одоо байгаа газараас хол байгаа учраас ойрхон асрамжийн газар руу шилжүүлнэ гэдэг ч юм. Иймэрхүү шилжүүлэх үйл явцууд бас болдог байхгүй юу? Тэнгүүд миний байгаа газар болохоор ерөөсө шилжих боломжгүй. Ер нь бүгдээрээ л ерөөсө тэр дементийн зөвнөгрөл нь эцсийн шатанд орцсон. Тэгээд ерөөсө нас барах хүртэл одоо миний ажиллаж байсан асрамжийн газар байна л гэсэн үг. Хамгийн хэцүү хамгийн анхны шок болохоор нас барсан хүний одоо халамж асаргаа хийх хувцсын хүний ингээд нас барангууд л бид нэг ер нь нас барах нь ойрхон болцсон хүнийг бол ингээд нэг алхам тутамдаа ингээл очиод шалгадаг байхгүй юу. Ингээл 30 минут тутамд очиод ер нь одоо өнөө маргааш шиг болцсон үедээ 30 минут тутамд ингээл шалгадаг. Намид өнөөс орсон байна уу гэх ингээд шалгадаг. Чек хийгээл тэгээд хэрвээ ингээд яагаад ингээд 30 минут тутамд ингээд шалгаж байгаа вэ гэхлээр биеийг хөрчүүл аяг хэцүү. Би болохоор анхандаа ингээд би яг ажиллаж байгаа үед нэг нас орсон үний биеийг хөрчихсөн байсан. Тэдрийг ч би мдээгүй. Тэгээ нэг зөвлөгч зааж өгвөл тэгээ бит хоёр ингээд нийлээ тэр анхны хүнийг бол амар хэцүү байсан. Би энэ хурцуул одоо ингээд нүд нь ингээд нээлттэй аам нь ингээд ангаалттай ингээд үүд болчдөг байгаа байхгүй юу. Тэнгүүд л тэрийг хэрэг би энэ хөрхөөс өмнө ингээд ам амын таглаад ингээд боож могоол ингээд янзлах юм бол нэг арай гайгүй царай дүрхтэй ингээд хадгалагдаж үлдэнэ гэсэн. Тэгээд ингээд би энэ хурцуул аягүй хэцүү. Амын ингээд ирүүнээс нь хүртэл ингээд юу алчуураар боож могоол. Яагаад тэгэхээр гэр бүлийнх нь нэр нь эцсийн замд нүдэн оршуулга болоход бас нэг дидгэр хүмүүсийн гайгүй царай зүстэй бас оршуулгыг хийж гаргамаар байгаа байхгүй юу. Тэнгүүд бас хамт ажилдаг японочууд янз бүр байна. Зарим нь амар гоё ингээд айгуу сайн ажиллана. Ингээд яг надтай адилхан үс идэв тий. Ингээд айгуу сайн ингээд халамжлаад яг зааврын дагуу тий. Дөрмийн дагуу сайхан халамжлаад ингээд цэвэрлээд ч юм уу ингээд. Тэнгүүд л зарим нь японочууд нь амар залах уу. Ингээд би ингээд амар сайн ажиллах юм бол энэ охин хийчих юм чи ингээд надад даатгачдаг. Яг уу ингээд өдрийн үйлчилгээ яг зөвхөн өдрөөр ажилдаг бол гайгүй л дээ. Гэхдээ надад болохоор хамгийн хэцүү байсан зүйл нь яг юм буюу ингээд шөнийн гараанд ажиллах. Шөнийн гараанд ажиллангууд байна штэ. Ингээд нуруу амар өвдөн. Сая би ярьж байхдаа нэг хэлхий марцсан байна. Бас нэг сул тал нь болохоор тэр хөгшин хүмүүсийг чинь ингээд одоо тэрэгцэрнээс орлоо зөөнө. Тэрийг чи одоо ингээд заримдаа би ганцаараа яг шаардлага гардаг. Тусгай техник бас хэрэгтэй. Тэгээ тэрийг буруу өргөж тавьж суулгах юм бол тэр хөгшин хүнийг бэртэж гэмтэн үгүй бол би өөрийнхөө нуруунд юм оруулна. Тэгээд ер нь бол дор хаяж 2 3-аараа бүр амар бүдүүнтэй хүнджинтэй хөгшин бахал бүр хэцүү. Тэгэл тэрийг наашаа цаашаа зөөнө. Тэгээ бүдүүн хүнджинтэй хөгшин өнгснээс би яг үнийг хэлэхэд хүм нэрээ ясна л бүдүрдэг юм байлээ. Зүгээр махан л бүдүрд юм байлээ штэ.
Ер нь бүдүүн хүмүүс ч гэх юм уу, таргалж байгаа хүмүүс ч гэх юм уу, өөрийнхөө жиндээ анхаарахгүй бол ер нь жоохон өөрийгөө ингээд хэвийн дундаж жинтэй байлгахгүй бол хэцүү юм байлээ шүү. Хөгшрөөд ингээд чи ийм таад тий ийм амар өндөр настай тий хүний асаргаа шаардлагатай болцсон байдаг. Тэгсэн чинь та аим шигтэй бүдүүн байгаад идэг. Тэгээ таныг чинь асар наашаа цаашаа зөөн гэдэг чийсэн тамийн ажил байхгүй юу? Би бүр үнэхээр зовсон заяа бүр нэг 2 3 бүдүүн ингээд настай хүмүүсийг наашаа цаашаа зөөхөд яаж яагаад яг юм буюу шөнийн гараад хоёулах надад тэгээд тэр хоёулаа хүчрэхгүй тэр хүнийг шүн тэгээд ингээл орой ингээд өдрөөр ингээд ажиллаж байгаа хүмүүс ингээд орой болтол ажиллах хүмүүс байна шүү дээ ингээд хөгшин хоёр ингээд шинийн ээлжинд ажиллаж байгаа хүнд туслахаар нэг орой нэг 7 8 хүртэл ингээд хамт ажилладаг хүмүүс байна. Тэдгэр хүмүүсийг байгаа дээр нь тэдгэр хүмүүсийг эрт орлоонууд дулдаг ч юм уу. Ингээд 3 4 хүлээ хамжаад. Тэгээд өглөө тэднийг чинь босгож чадахгүй. Ягаад гэхээр хоёулахна мэдээж тэр амар бүдүүн үний чинь дэш юунаас зөөгөөд орноос зөөгөөд тэр гинцэн дээр санал дээр суулгаж чадахгүй. Тэгээд бас л яас өглөөний ээлжний хүнийг л хүлээн. Тэгээл нэг 3 4 хүлээ босгоно. Тэгэл би тухайн үед ойлгож байгаа юм чинь цаас нэр муухай ингэж тарган муухай бүдүүн л хөгшөрж болохгүй юм байна даа л гэж ойлгосон. Үгүй юмыг яаж мэдтгүү одоо модонууд чи муу ярлахын цаашаа зүгээр ингээд амар бүдүүрээд ингээд нэг өвчнөөрч гэх юм ингээд бүдүүрээл ингээд хөгшөрчүүл станер тэр асаргаа үзүүлэх хүмүүст там болдгийм байлээ дээ. Айгуу хэцүү. Тэгээд дээрэс нь ингээд наашаа цаашаа хор тэрхэн цэрийн хоорон зөөхөөс гадна тэгээд тэр хүмүүсийн чинь живхийн солино гэдэг чинь асар хүнд тэр одоо тэгэл чих хүм зүүцэн байгаа. Нялх хүүхдийн яг юу ч ингээд нялх хүүхдийн янз бүрийн гэмт ингээд юу аахгүй жижигхэн байгаа. Тэгэл нялх хүүхдийн чих хүчээс болох айгүй амархан штэ. Ингээд наашаа цаашаа болгоол ингээд зөөл ингээд болгоомжтой. Тэнгүүл тэр том хүний чинь тэр хідэн давхар нуглаа тэр ингээд юуных нь одоо юу гэмдэ салтаа гэх юм уу энэ хавийнхаа хоорн нэг гидс мэдсэн унжсан байгаа тэр дотор нь баас маас орц тэр болгоныг ингээд нээж цэвэрлэн яа асар хэцүү заяа үнэлгээд тэрийг хараад яа ястан нэр мохо бүдүүн л хөгшөрч болохгүй мэн гэж ойлгосон. Өмнө нь би Монголд байхад ингээд мистер визанд ажиллаад ингээд ялгаагүй шөнийн гараанд гараад ингээд шүнжэнгөө уцаар яриад ингээд ажиллаад. Тухайн үед би яа ястан нэр шүн ажиллаад тэ ядарч гин зовж гин ингэж гэл боддог байсан. Үгүй тэнд бол зүгээр сайхан сугаал уцаар ярьж идэг байсан. Тэр бол жаргалын ажил байсан юм бил яг үнэлээд. Яа тэгэхээр ингээ хөгчдийн асрамжийн газар ингээд ажиллаад шүн ажиллахаар чинь шүнжэнгөө хөдлөн штэ тэр хөгчд шүн 2 3 босч ирэн тэдний чинь буцааж унтуулна унтуулахгүй бол тэднэр чинь нэг нь одоо дуу аваатай хүн сэрчүүл бус дигаас рээ чинь тэгээд шүн 2 хүн ажиллаж байгаа тэгээд тэдрийгээ буцааж унтуулна яа халаан болно шүү дээ. Тэгээд зарим нь болохоор чинь зарим нь болохоор сэтгэл мэдрэлийн өвчтэй юм шиг айгуу тийм мэдрэл муудтай тэгээд барьж зодгош тайрна. Би бол нэг удаад яаж исэн энэ баруун нүдээ илүү цохиулж исэн. Тэгээ зохиулаа миний зөөлөд нэг гимцэн байна гэдэг имлэг дээр ягаал тус нэг нүдэн тусаах юм аваал. Тэгээ яг Японд бол ингээд ажлын байран дээр бэртэж гимцэн учраас гэл бас нэг даатгалын нэмэлт хөнгөлөлт хийдэг юм байлээ. Subscribe дарж намайг дэмжээрэй. Ээлж хүлээлцэн гэж байдаг. Рапорт хөтэлт юм. Тэгээ тэрэн дээр рапорт хөтлөхтэй ингээд бид нар өөртөө ингээд Японоор бүх юм олж штэ ийм зүйл болсон энэ хүн ингэсэн тэгсэн гэл ингээд бүх рапортоо хөтлөөд тэгэнгүүт ингээд гадаад ажилчид болохоор ингээд Японд сурж байгаа учраас ханзаа айгуугаа цэвэрхэн бичнэ. Тэгээ ойлгогдсон тэр рапорт бол тэнгүүт л японочууд нь уучлаарай ёо японочдын бичгийг бол ойлгохгүй ш. Тэгээ дээрээс нь тэр ханзын хэрхэн унших буюу хирагана гэдэг тэр ханзаа унших үгнүүд өсгнүүд гэдэг байхгүй тэдэр ингээд бичихтэй. Гэхдээ тэр за ханзан ойлгомжгүй байж бол номоо балиар мохоо бичсэн ойлгох. Тэрийг чи одоо би ингээ компьютер шивж оруулах хэрэг гарна штэ. Тэгсэн чинь тэр ханснуудыг уншиж би ойлгож чадахгүй. Тэгээд дээрэс нь би яаж байгаа фригана буюу ингээ дээр унших арга тэр өсгнүүдийн бичээд үлдээчээрээ гин. Тэгсэн чинь зарим нэг японочдын тэр хэрэгана бичгэнч өсгөнч ойлгохдохгүй. Энэ нь жоохон хэцүү байдаг гэсэн. Тэгээ ерөнхийдөө би эсвэл ойлгохдохгүй болохоор би айгүй олон тэр ажилчдын чинь асаргаа хийж байгаа хүмүүсийн тал нь японочд тал нь гадаадад байгаа байхгүй юу. Тэнгүүд би ингээ бүгдээрэнд ингээ би өөрөө симпай болчих шаардлага тавьчих гэсэн. Энэ болохоор ингээ японочдын бичиг бол гайгүй яаж хийж байгаа ойлгоно. Гэтэ бүр амар мохоо чихтэйг бол мэдээж ойлгохгүй шүү дээ. Тэр нэг мохоо балиар заваарт үлдсэн ханзыг бол тэгээ би бас шаардлага тавьдаг. Бүгдээрээ фригана буюу тэр унших аргаа бич.
Тэг гол нь цэвэрхэн. Үгүй бол та нар энэ рапортын дэвтэр дээр бичсэн хүн өөрөө юу яа компьютерт шивж оруулсан бай. Өөрийнхөө бичсэн энэ муухай бичгтэй. Би ингээл яг үнэхээр цолтой ишлүүс энэ муухай бичгтэй хүмүүс өөртөө компьютерт шивж оруул. Үгүй бол дээр нь цэвэрхэн гэдэг хэрэг нуусаг бичгдэг гэсэн. Гэтэ энэ шаардлага бол зөв байсан. Яг гоё ажилласан. Цол талуудын тухайд юм байла. Тэнгүүтэл давуу тал. За давуу талын тухайд бол миний ажиллаж исэн компани болохоор яасан. Амьдрах байраар хангаж ирсэн арай хямдхан. Хямдхан амьдрах байраар хангаж ирсэн. Одоо зах зээлийн ханшнаас доогуур одоо 2 ман буюу 2 ман чинь 20 мянган yen гэсэн үг шүү дээ. 20 мянган yen-ийг сар төлдөг. Тэгээ байраар хангаж ирсэн. Тэгээ виз өгч ирсэн. Тэгээ бонустай жилдээ 2 удаа 6 сард нэг 12 сард нэг 2 удаа авчихсан бонустай ингэж ийм давуу тал байна. Тэгээд бас энэ ажил ер нь л ингээд энэ ажлыг хийгээл одоо иймэрхүү сул талууд гэдэг ингээд сонсонгод ер нь бол энэ бол амар хэцүү тийм хамгийн мяа ажил шиг сонсогдож байгаа. Гэхдээ энэ чэнэс маш их зүйл сурч болно. Харилцааг хүнд яг ямар одоо юу гэмдэ ямар нөхцөл байдалд одоо тэр одоо жоохон мэдрэл муутай дөө тэр хөгшин хүмүүст чинь юмыг ойлгуулж хэлэхийн тулд одоо жишээ нь яр шархын цэвэрлж ийла. Тэнгүүд л яна тэнгүүд л би одоо ингээл яна өвдөж гин үү гэж асуу штэ. Өвдөж гин үү? Тэнгүүд зарим нь штэ тэ ингэдэг. Өвдөж гин. Чи намайг өвдгөөд ээ гэдэг ч юм уу тэ ингээд айгу ууралдаг. Тэнгүүд би ингээд чочж байгаа байхгүй юу штэ. Эдаа гээл ингээд ууралж муурлал. Тэнгүүд л ярих аргаа ингээд сүлдээ олж эхэлсэн гэх юм уу? Итакунай деска гэдэг арай зүйл ингээд өвдөхгүй байх уу? Гайгүй юу гэх ингээд асуунгууд нөгөөдөл чинь ингээд санаа тавьж гин гэж ойлгоод ерөө санаа тавьж гин гэдэг одоо тийм одоо тархин тэгж ойлгоод байна шүү дээ. Тэнгүүдээ итакунай өвдөж гин үү? Өвдөхгүй байх уу? Гайгүй юу гэх ингээд асуунгууд зүгээрээ ингээд чинь миний шархыг цэвэрлж байгаа учраас жоохон өвдгөл баг. Гэтэ зүгээрээ гээл те. Зүгээрээ дайжаагуудээс гэл ингээд нэг корегурайва команд гэрээ юу? Тэгэд ингээл нэг иймэрхүү зүйлийг бол би бол төвчж чадна гэл нэг ийм ингээд хүнтэй ингээд ярих арга буюу үгийн сонголтон дээр ингээд сурч эхэлдэг. Тэгээд дээрэс нь маш их зүйлийг болгоно. Яагаад тэгэхээр тэдгээр хүмүүс дунд бүр ингээд айгүй алдартай якуза байсан хүнж байгаа ингээд амар шиг байсан мэвэстэй. Тэгээд тэд хүмүүс яасан? Насны эцэст. Хинд ч хэрэггүй зүгээр ингээд хаягдсан. Эхнэрнч тэр өөр хүүхдүүднч тэр тэдгээр хүмүүсийг энэ уулзахаар хурж ирдэггүй. Ямар ч эргэлт байхгүй гэсэн үг байхгүй юу? Ер нь айгүй тийм эргэлт байхгүй, уулзалт байхгүй хүүхдүүд маш их байдаг гэсэн. Тэгээд тэдгээр хүүхдүүд ингээд ажиглангууд л ямар амьдрал өнгөрөөсөн тодорхой ингээд яг ингээд нүүрэндээ бичигдсэн юм шиг л болдог. Тэдгээр хүмүүсийн зан ааш гаргаж байгаа зан аашаас ингээд илэрдэг. Тэнгүүд л би юу ойлгож байгаа вэ гэхээр ямар амьдрал өнгөрөөж болохгүй вэ? Хүүхдтэйгээ ирээдүйд хүүхдтэйгээ ямар муухай ааш зан гаргаж болохгүй вэ? Тэ гэр бүлийн харилцаан дээр өөрийнхөө хүүхэд, найз нөхөдтэй ямар харилцаатай байх хэрэгтэй вэ? Хэрвээ би ингээд өчиргүй ингээд байнга ууртай ээж байгаа л ингээд үгүй ингэсэнгүүгээл тэнгуүтээ хүүхдээсээ би өөрийнхөө хүслийг шаардаад ингээд чи ингэсэнгүүгээл байх юм бол насны бүкс нь ингээд өөр хүүхдээсээ ингээд хайр аламж битгээл сартаа ганц удаа ингээд цочлоод ирчих тийм сэтгэлгүйл болгоол тэгжил өөрийгөө үзэн ядтал тийм л муу ээж болчихгүй юм шүү. Тийм л болохгүй яг энэ хөвгшин хүний гаргасан алдааг би амьдралдаа гаргахгүй юм шүү гэсэн ойлголт сууж ойлгож эхэлж байгаа байхгүй амьдралыг. Тэгээд дээрэс нь би бас аялах ёстой гэдгийг ойлгосон. Яагаад тэгэхээр хизээ нэгэн цагт хөвгшрөөд биеийнхаа ингээ хөдөлгөөнгөө болоод те ингээд орон дээр сүүлийн 2-3 жилиг ч юм өнгөрөн шүү дээ. Зүгээр цонхоор ингээ харагдах орчныг л харна гэж боддог. Өөр юу ч харахгүй шүү дээ. Гэхдээ яг одоо ингээ гэртээ суугаад өдөржингөө уцаа ингээл ухаад уцаар зөндөө олон зүйл харж үзэж болно. Гэтэ ингээд гоё аялаж өөрөө ингээд бие хайруул байгаа хөдөлгөөндөө байгаа дээрээ аялах хэрэгтэй гоё.
ийм нас өндөр гарчаад ингээд хаашаач явах боломжгүй. Тэгэл төрсөн өдөр дээр ингээл өөр хүүхдүүд нь чирхгүй, найз нөхдүүд нь чиргэл дээр ирэхгүй ингээл ганцаараа хаягдна гэж боддоо асрамжийн газар. Тэдгэр хүмүүс гол нь нөгөө нэг эцсийн шатанда орцсон. Тэдгэр хүмүүс өөр хүүхдэд санахаа байцсан. Одоо ингээд хүүхдүүд нүүрж ирэнгүүт л одоо энэ чихийн одоо өөрийнхөө нэг хүүхдийг өөрийнхөө эрэгтэд өгөөдөө андуураад дуудах ч юм уу. Тэгэл өөрийнхөө нэг хүүхдийг өөрийнхөө эрэгтэд дүүлгэж байнга боддог. Тэгэл хүүхд нэрхээр тэгээд жаавс хүүхд нь хүлээгээд авцсан байж байгаа. Өө тийм би яг эрэгтэй дүүн юм шиг байдаг. Тэгэл ингээл бүх амьдралынхаа ингээл ой мемори ингээл оюуха бүх амьдралынхаа дурсамж нь гэх юм уу. Мемори ингээ байхгүй болцсон. Юм ойлгодог дээрээ юм сурч чаддаг байгаа дээрээ айгүй их зүйл сураад аялах хэрэгтэй. Нас өндөр гараад ингээд юу ч хийж чадахгүй болсон цагт айгүй харамсдаг юм билээ. Тэгээд энэ ажил дээр бас нэг анхаарах ёстой зүйл нь болохоор гекотай гэж байдгийг одоо хөгжтөдийн хүчирхийллээс сэргийлдэг. Бас хүчирхийлэл айгүй болдог. Гэтэ ер нь бол гадаад ажилчдыг гаргаад байдаггүй. Японд тэр нэг 20 иргэм насны дөнгөж одоо ахлах сургуулаа төгсөөд ороод ирсэн одоо тийм залуу ажилчид болохоор ер нь голцсон эрэгтэй ажилчид байдаг. Тийм алдаа гарах тохиолдол байдаг. Хөгшин хүнийг одоо хөгшин хүнийг хүчрхийлнэ гэсэн үг байхгүй юу? Яаж хүчрхийлнэ гэхээр зохиж нүдэх ч юм уу, үгээр доромжлох ч юм уу тийм. Яг тэгэхээр хөгшин хүмүүс ч мартчихдаг байхгүй юу? Мартчихдаг учраас тэднэрт ингээд давуу тал болдог. Хит хит давтагдаад бүр ингээд олж илрүүлээд тэгэнгүүтээ нөгөө яг ингээд хэрвээ хит хит давтагдаад олж илрүүлээд энэ хүний хөгшин гар хүрсэн байна, ингэсэн байна, тэгсэн байна гэд ингээд барьж аваад шоронд хийжсэн тохиол яг миний ажиллаж исэн газар бол гарч исэн. Тэг гол нь яагаад энийг дурсаж байна гэхээр амар стрессдэг байхгүй юу? Одоо өдөр болгон хийгээд ингээд тэр ажлаа ингээд хийгээч хөдөл ингээд яг нэг өгүүлбэр яг нэг асуултаа одоо хоолоо идчихэд заяо би хоолоо идээгүй би хизээ хоолоо идэх юм бол марс хоол идсэн гэдэг юу зүгээ хоол идсэн гэдгийг мартчихдаг байхгүй аль үзэн идсэн. Тэнгүүд л би хоолоо ингээ идээгүй яасан юм бол би хоол идмээр нүсэт байна. Миний хоол яасан юм бол ингээ дахин асууна. Ууш дараадаа ингээ хоолоо идсэн гэвэл би идээгүй гал амар чангуурлал ингээ дахин бүр тавтагддаг байхгүй юу. Тэд нэр ингээ хизээж санахгүй. Хоолоо та ингээ идсэн гэдгийг ингээд 1000 тайлбарлаад ойлгохгүй хүлээж авахгүй. Тэгээ энэс болоод тийм уур уцаар ч юм уу ингээд дэлбэрэх зүйл болно. Тэгээд зарим нь болохоор тийм хөгшин хүмүүс чинь болохоор айгүй ууртай бас хэдэр ёдор шууд зохиод аавн. Тэгээд тэр хүн шүү зохиод аавнгууд л тэрийг нь дэсгүй ингээд залуу банд ингээд одоо байгалийн шалгарлаар гэх юм уу ингээд байгалийн юугаараа ингээд өөрийгөө хамгаалах одоо инстинкт дээр ингээд шууд буцаад зохиод авдаг юм тийм тохиолддог юм шиг байна. Тэгээд тэрнээс нь болоод ингээд тесрэгээрээ ингээд яаж гикутай буюу ингээд хөгшин хүнийг хүчрхийлсэн болоод тэгээ шоронд орох тохиолдол байдаг. Тэнгүүд л энд зориулсан тусгай сургалт явагддаг. Кекутай одоо тэр хүчрхийлэл хэрхэн үйлдэхгүй байх вэ гэдэг. Тэнгүүд л ямар аргууд байна. Одоо ингээд би хоолоо идчихэд идээгүй гэдэг хүн байгаа шүү дээ. Тэнд болохоор чинь яана тийм үү за би таныг хоолыг одоо юунаас галтгооноос асуугаад өгье. Тэр болтол та тэнд зугаа хүлээж би танд одоо цай хийгээд ирээ гэдэг ч юм уу эсвэл жижиг сажиг амттан би танд аваад ирээ гэдэг ч юм уу тэр хүлээж агаараа гэд. Тэгээ ингээ өгөө нөгөө чи амттай идэ байж байгаа. Тэгээ зурагт мурт үзэнгээ тэгээ ингээ яриад үжид л нүүдэлч ингээ арай тайвшраа мартдаг ч юм уу те иймэрхүү нэг ажил хийх аргачлалууд байдаг гэсэн. Тэгээ эдгээр аргачлалуудыг мэдгүйгээс болоод айгу стресст орно. Тэгээд ер нь хэцүү. Өөрийгөө л ингээ захирж өөрийгөө л яахгүй бол одоо тэр хөгшин хүн тэгж уурлаа гэж зурж уурлаад л юу ч олж олоохгүй байсан. Тэр яг төвчээр алдагдана гэдэг зүйл юм болно л доо. Ганцаараа ажиллаж амьдарч байхад бол угаасаа гэрдээ ирэнгүүт л ингээд хин нэгэн хоол хийсэн байна гэж байхгүй гой ингээд халамжлна гэж байхгүй тий. Яг ганцаадад ганцаараа ажиллаж байхад бол тэгэл тэр болгоноос бол ингээд амар яа стресстэй шүү дээ. Ажил дээрээ ч стрессн гэртээ очиод амар ядарсан ингээд шөнийн гараанд ажиллаж ядарсан ирээл хоол байхгүй шүү дээ. Тэгэл усанд орно. Тэгэл хутнараа угаана өөрөө л хоолоо иддээ шүү дээ. Тэгээ эдгээр бүх стрессийг л давн туулна гэдэг нь өөрөө айгүй том хэцүү асуудал. Тэгэхдээ одоогийн байдлаар санаанд орж байгаа зүйлүүдээ би ингэж хуваалцаж та бүхэндээ ярьлаа. Тэгээд магадгүй одоо ярьж амжаагүй зүйлээс ойж магадгүй тэгээд
энэ Токиодогийн нов визаны тухай, насаргааны ажлын талаарч гэх юм уу, эсвэл ер нь Япон руу ямар төрлийн визээр гарвал дээр вэ гэдэг ч юм уу те. За тэр ямар төрлийн визээр гарвал дээр вэ гэдэг дээр би бол оюутнаар л явсан дээр гэж билмээр. Япон зүгээр сурах гэж л очил зүгээр гайгүй. Сурчаад тэгээд дараад нь Японд сурч төгсчөөд нэг зүгээр нэг үндсэн ажилтан буюу тийм сэшэн гэдэг шайн үндсэн ажилтан буюу өөр нэг компанид ажилд оруулалт юу юм гэхээс биш. Яг хоо би бол тэр Токиодогийн визатай тэр ажилтдаг байсан газараа бол сэшэн байсан л да. Ингээд нэг бонус энэ төр аваад яг нэг аль биеснээр нэг компани ажилтан байсан. Гэтэ би та нар зөвлөх гээд байгаа юм. Зүгээр л Токиодогийн нэг визаар битгий яваарэ. Хизээч битгий асаргаа хийх гэж очоорой. Үгүй яг үнэхээр та одоо хүнд асаргаа хийх дуртай те үнэхээр тийм сонирхолтой байдаг бол заяа. Болно. Яг үнэхээр ингээд хүнд асаргаа хийх дуртай, ингээ хөгшин хүнд халамж асаргаа хийх дуртай. Үнэхээр та өөрөө хүнд асаргаа хийх сонирхолтой, асаргаа хийж ямар нэг юм сурмаар, асаргааны чиглэлээр ирээдүйд ямар нэгэн ажил хийх ч юм уу. Үнэхээр дуртай байвал энэ ажлыг хийхэд бол танд бол буруудах зүйл байхгүй, их зүйл сурна. Амьдралын бас маш их зүйлийг ойлгоно гэж бодож байна. За өнөөдрийн миний бичлэгийг хүлээн авч үзсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд энэ бичлэгийг үзээд тэгээд нэмээд ингээ мэдэж авмаар асуумаар зүйл гарах юм бол заавал комент хийж асуугаарай. Би бол таны асуултанд хариулахтаа бол үргэлж нээлттэй байх болно. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Бай.